Сайн байцгаана уу киночтой. Өнөөдөр та бүхэндээ зориулаад Man in Black киноны 2 дугаар ангийг ярьж өгөхөөр бэлдлээ. За манай киночд зуны сайхан цаг агаар төдөөгаадаа явангаа байгалийн сайхан цэнгэг эрдэс туснаас уунгаа шорлог хийж идэж шөнийн оддыг ширтээд гоё юм төлөвлөсөн байж байтал даанч дулаарч өгөхгүй байна уу? За явж чаддаггүй маа гэхэд ядаж байгалийн эрдэс тусаа амтлангаа хүлээж байвал ямар уу? Булган аймгийн хангал сумын нутагт 100 жилийн турш чулуулгийн давхаргыг дамжин байгалийн жамаараа эрдэсцэн усыг булганд очиж биш дэлгүүрээс аваад уух боломжийг Vitafit компани танд олгож байна. Pearl on the Tag буюу тайгын сувд ус. Олон улсын усны фестивалуудаас эрдэс усны төрөлд хамаг шагналыг нь хамаад ирсэн. Зөвхөн Монголд л уужуулах жинхэнэ байгалийн ус. Ус уухтай эрдэсийг нь шүүж биш, харин амталж, биедээ шингээж уух боломж. Амт нь өөрөө амьд мэдрэмж төрүүлнэ. Тайгын эрдэсийг амталж ууя. Pearl on the Tag. Кино маань түүхийн нууцуд гих нэвтрүүлгээр эхэлж байна. Хар хувцснууд гэж байдгүй. Та бүхэнд одоо би нэгэн хачирхалтай түүхийг ярьж өгье. 1978 онд Зартагийн эзэд хорон санаад Сэрленагаас болоод өөрийн гаригаа орхиж Дэлхий дээр иржээ. Тэд эрэхтээ өөрсдийн цорын ганц эрдэнэ болох Зартагийн гэрлийг авчирна. Гэрлийг хар хувцснуудаас нууж өгөөч гэж Зартагийн гүнж Лавра наагуйдаг. Учир нь гэрэл буруу үнийхэн гарт орвол Зарта гариг сүрэх аюултай ажээ. Үүнийг зөвшөөрөх нь Дэлхий сүрхийг зөвшөөрж байгаатай адил юм. Тэр үед харин хар хувцснууд Сэренаг барина. Харин гэрлийг аюулгүй байлгахын тулд өөр гариглоо илгээлээ. Гэвч Серлена зугтаж гэрлийг олох хүртлээр замд таарсан гаригуудыг устгана гэсэн байна. Ийм зүйл болсныг хүмүүс төсөөлөгчгүйгээр хар хувцснууд аварсан гэдэг. Хар хувцснуудын талаарх түүх домог шиг л яригддаг юм байна. Дараа нь агаар мандал нэгэн хөлөг онгоц гариг устгаад явж байдаг. Дэлхий рүү чиглээд явж байгаа юм байна. Өнөөх Серлена бололтой шүү. Тэгээд дэлхий дээр газардлаа. Хөлөг дотроос ногоон тэнтрүү шиг зүйл буугаад ирнэ. Тэгээд нэг нохоо гараад ирлээ. Ингэсэн чи юу вэ? Хөлөг нь асар жижиг юм байх шүү дээ. Нөгөөд чи харин нохоог айлгаад явуулцдаг. Мөлхиж байснаа нэг сэтгүүл эргүүлж байгаад нэг эмэгтэй зургийг хараад яг тэр эмэгтэй шиг болоод хувирчлаа. Түүний хойноос нь харин нэг дээрэмч худах тулгаад чич амттай харагдаж байна шөө. Чи ч гэсэн амттай харагдаж байна. Ингэснээр түүнийг бутны ард ороод идчихэд гараад ирлээ. Гидсэн бүр цүдийцэн байна. Сэтгүүл рүү дахин харснаа буцаж очиод нөгөө нөхрийг буцааж гаргаад хувцсыг аваад явлаа. Тэр үед хотод хоёр хар хувцастан алхаж байна. Жэй шинэ хамтрагчтайгаа метроны буудлын дээр ирж байна. Завсраар нь жижигхэн ургамал цугуулсан байна. Шинэ хамтрагч нарийн шууд өшөглөөд авлаа. Тэгснэ үргэлжлүүлээд шууд бацснаа. Чим үү тэмэн. Наана юу хийгээд байгаа юм? Жеф, миний дагалдан өршөөгөөрэй. Тэр шин бас ингээд үгээ хэлж дуусаагүй байтал аврах том үд гараад ирлээ. Жэй бас жаахан тэнэг гих гэсэн юм а. Өд Жэйийг бас шахуурдад унгачлаа. Жэй босч ирээд араас нь үсрээд гарчлаа. Эвтэйхэн байрлалаа эзлээд дээшээ өндөгөөд төс толгоогоо цогчлоо. Тэгснэ нойр суулгах тарай тарьж байна. Тэгээд дахиад тарих гэтэл болж өгдөггүй. Яг боломж гараад тарих гэтэл метро руу шидчихлээ. Жэй метронд орж ирээд зам тээврийн ерөнхий газар метронд нэг асуудал үүссэн байна. Нэгдүгээр метро руу сууцгаана уу? Гэсэн чи хэнч тоодоггүй. Хой намайг сонсч байна уу? Асуудал үүссэн гэж байна. Гэсэн чи нөгөө өд чинь метроноос хазчлаа. Нөгөө сонсохгүй байсан хүмүүс байж байгаа. Одоо л сонсож байна уу? Зүгээр сууцгааж бай. Энэ зүгээр л өд тэнд метроноос эдээд байна. Метроны жолооч бүгд эндээс гарах хэрэгтэй. Чи наад кабин руугаа ороод зүгээр жолоод. Би ахмад нь ямар шийдвэр гаргахаа өөрөө мэдээ. Нааш ирдэ. Энэ миний найз Жеф. Өтийг харснаа метроны жолооч үргэлжлүүлээд жолоодлоо. Жэй өтрөө очиод буушаагаад л өд дайрхаа болчлоо. Метроноос Жэй төрүүлж буугаад хүмүүс рүү ой санамж устгадаг нөгөө төхөөрөмжөө харуулад сургалтанд хамрагдсанд баярлалаа. Манай авсаархан метро таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Ингээд яваад өглөө. Гарч ирээд хамтрагчтайгаа юм идэхээр явцгаана. Нөгөө талд нэг залуу өөртөө ярьсаар гэртээ орж ирнэ. Тэгсэн гэрт нь Серлена ирчихэ. Залуугаас дахиад нэг толгой гараад ирлээ. Чи хэм бэ? Юу хийж байгаа юм? Тэгсэн Серлена тэмтрүүлүүдээрээ тэднийг байрчлаа. Гэрэл хаана байна? Бидэнд байгаа. $50 сая өгөл авч болно. Нөгөөх нь харин жаахан тамаллаа. Бид гэрлийг олоогүйч гэрлийн талаар мэдэж болох хүнийг мэднэ. Тэр үеэр нь Жэй хамтрагчтайгаа жигнэмэг идээд сууж байна. Тэгсэн хамтрагч нь уйлснаа. Чи яг миний ой санамжийг устгах гээд байна. Үгүй залуу минь. Ер нь чи яах гэж хар хувцснуудад орсон юм бэ? Баатруулах гэж юу? Тэгвэл чи яг л буруу газар байна. Биднийг хинч мэдэх ёсгүй байдаг юм. Гэрлээд амьдрал зөхөөгод хөөхөн хүүхдүүдтэй бол. Ингээд ой санамжийг устгаад босоо явчлаа. Гарах замда зөөгчд. Манай найз жоох ичимхий юм л да. Тэр чамд галзууртлаа дууралчихж. Баг ихнэрийг нь олж өгчөөд гараа явчлаа. Тэр үеэр нэг пиццаны газар сарын шилдэг ажилтан Лавра Васкуэзгээд зураг үлгэж байна. Зураг дээрх бүсгүй өөр нэг эртээ зогсож байна. Бэн. Ирээдүйд энэ зургийг хараад их алдартай хүн байжээ гэх болно доо. Яваа доороос ундаа аваад ир. Пиццаны газрын эзэн байсан юм байна. Бүсгүй ундаандаа явчихад эртэл аль хэдийн Серлена ирчихсэн. Нөгөө пиццаны газрын эзэн
эзний хоолойг боочсон зогсож байна. Лаура тусламж дуудтал хаалга дуурчлаа. Үүдгийн сонссон Серлена нөгөө хоёр толгойд руу шалга гэд толгойд өгж байна. Нөгөөх нь ойлгодоггүй, хөдөлдөггүй. Гал тогоонд чимээ гараад байна. Ингээд ойлгоод очиод шалгалаа. Лаура нуугдаад амжижээ. Серлена, би бүхэл бүтэн 25 жил гэрлийг хайгаад олоогүй. Тэр энэ дэлхийд л байх ёстой. Бэн Чи оройцоо маргааш дунд гэхэд гэрэл 3 дахь гэргийг орхин гэртээ ирэх болно. Серлена шууд түүнийг алчлаа. Энэ бүгдийг харин Лаура нууцаар харж байна. Хоёр толгойд. Гэхдээ тэр хэлж өгсөнгүй шүү дээ. 3 дахь гариг гэдэг чинь энэ дэлхий. Гэрэл энд байгаа. Түүний талаар хэн хэлж өгөхийг би мэдэж байна. Гэрлээ хаанаас олохыг мэдчих шиг боллоо шүү. Тэр үеэр Жей төв байран дээрээ ирж байна. Тэгсэн манаа их том байр суурьтай болчихжээ. Ажил дээрээ хүмүүс. Чи тэрний визийг шалга. Чи юу хийгээд байгаа юм бэ? Гэт нэг залуу руу хэлж байна. Уучлаарай. Энэ миний буруу. Та миний ой санамжийг арчихгүй үсттэй. Тэгээд Зэд даргийнхаа өрөөнд орж байна. Зэд, ажилдаа улаарах сайхан ч гэлээ. Удаан энгвэл 50 настай та над шиг харагдан шүү. 50 гараад ч юм уу? Нэг хэрэг гарсан. Хайр гаргийн хүн хайр гаргийн хүнийг алсан. Тийг аваад ир. Тий юу? Нөгөө нэг ийм хэрэг болсон юм л да. Чи хар хувцснуудын ажилтнуудыг эдэхгүй болгосоор байх уу? Тэр үед харин өрөөнд нөгөө ярддаг нөхөө ороод ирлээ. Яриаг нь сонсож байснаа. Би хамтрагч ч болъё. Ингээд Жей шинэ хамтрагчтай болчлоо. Ажилдаа гараад явж байна. Жей бусдаасаа илүү лаг машин унж байна шүү. Замд явж байхдаа Фрэнк. And I grew strong and I learned how to get along. And so you're back from outer space. I just walked in to find you were. With a look upon your face. I should have changed that stupid lock. I should have made you leave your key. Фрэнк, миний уурыг хүрэхээс өмнө наад толгоогоо доош нь буулгадах. Манай Жей шинэ хамтрагчтайгаа их хэцүүхэн явж байна шүү. Явсаар манай хоёр Серленагийн гейм тэргийн газар хүрээд ирлээ. Явж ороод. Энд юу болсон юм? Гэрч байгаа юу? Нэг бүсгүй байгаа. Тэднийг харсан гэсэн. Тэгээ Жей гэрч болсон Лаура гэд бүсгүй рүү яваад очлоо. Бүсгүй, бүх зүйл хэвэн болно. Энэ бүгдийн араас хэвэн байж чадна гэж юу? Хадагтай, намайг ажилтан Жей гэдэг. Та харсан зүйлээ надад хэлж өгөөч. Хоёр толгойтой залуу бас нэг өөр тэмтрүүлтэй эмэгтэй. Та өнөөдөр юу идсэн бэ? Явж жигнэ гэдээ. Жей нөгөө хамтрагчийнхаа ой санамжийг устгасан газараа хүрээд ирлээ. Лаурагийн ой санамжийг бас арчих гэж байгаа шиг байна. Миний амьдралынхаа туршид мэддэг байсан хүнийг хоёр толгойтой залуу тэмтрүүлтэй эмэгтэй алга болгочихлоо. Би багтаа л өөр гарагт хүмүүс байдаг гэж боддог байсан. Энэ талаар та тайлбарлах хэрэгтэй. Би энэ дэлхий дээр харийнхныг хяндаг байгууллагын хүн. Тэр мэдээж харийн хүн байсан. Мөн түүнийг алсан. Гэхдээ яагаад гэдгийг нь мэдэхгүй. Ингээд ой санамжийг нь устгахаар төгөөрөмж гаргаад иртэл. Та намайг алах гэж байгаа мó? Үгүй, гэрэл анивчаад л өнгөрнө. Тэгээд бүх зүйл хэвэндээ орох болно. Гэрэл анивцсны дараа би таныг хараад таних уу? Би танина. Гэхдээ та танихгүй. Хэцүү байдаг бах та. Та их ганцаарддаг бах. Энэ үг Жейд нэг юм бодогдуулсан бол та ой санамжийг нь устгалгүйгээр яваад өглөө. Гараад ирсэн чинь Фрэнк машин дотроо алж байна. Чи түүнд хайртай гэдгээ хэлсэн үү? Надад ч гэсэн тэр таалагдсан. Гэхдээ би зүгээр нохоо л доо. Ингээд манай хоёр Серленагийн газардсан газар ирж байна. Ирээд Зэдтэй ярьж байна. Түүнд хөлгийг нь харуултал. Серлена байна. Уг нь түүний хайж байгаа зүйлийг манай хамгийн шилдэг ажилтан зохицуулчихсан юмсан. Тэгээд тэр шилдэг ажилтан чи яасан юм? Өгчихсэн юм уу? Бараг л өгчихсэн. Одоо тэр шуудан чийж байгаа. Тэгсэн тэр ажилтан Кей байсан юм байна. Кей ой санамжаа арчуулчихсан шүү дээ. Одоо шуудан чийж байгаа юм байна. Жей түн рүү яваад очлоо. Ингэрдэх нэрийн картыг хараад. Кевин, хөгжилтэй нэр байна шүү. Та намайг санахгүй байх л да. Гэхдээ хоёулаа хамт ажиллаж байсан. Би оршуулгын газар ажиллаж байгаагүй. Шулуух хэлээ. Та бид хоёр бол хар хувцснууд. Хоёулаа дэлхийг аврах хэрэгтэй болчиход байна. Сэтгэл мэдрэлийн эмнэлэг ойрхон байгаа шүү. Жейн яриаг огт тоодоггүй шүү. Цаад өрөөрөө яваад орчлоо. Жей яраас нь очиод өөр туга төхөөрөмжөөс мэдээлэл хараад сонь чимээ гаргахтаа шуудангийн нэг ажилтан хариу өгöd байна. Тэгсэн Кейтэй хамт ажиллаж байсан бүх хүмүүс нь бүгд харийнхан байсан юм байна. Үүнийг нь мэдсэн Кей уурлаад машиндаа суучлаа. Араас нь Жей очиод би чамайг үргэлжил буруу газараа байгаа гэдгээ мэддэг байсан гэж бодож байна. Тийм учраас эхнэр чинь чамайг хайж явсан. Гэсэн чи манай Кей уурлаад шууд цөхөд авлаа. Эхнэр нь салаад явцсан байна л та. Хэрв чи өөрийгөө хин гэдгийг мэдмээр байгаа бол надтай хамт яв. Эсвэл эндээ үлд. Ингээд Кей Жей тэсүг явахаар боллоо. Кей машин суусан чи Фрэнк. Сайн уу Кей? Амьдрал хэрэг байна да. За. Ингээд төв байран дээрээ ирлээ. Хүн болгон Кейтэй мэдлээд байна шүү. Нэг ажилтаа орж ирээд. Сайн байна уу ажилтан Кей? Таныг би маш их хүндэлдэг шүү. Та бол домог Кей. Харин хүмүүс тэгээд байх юм. Ингээд явсаар Зэд дээр өрөөд ирлээ. Зэд. Ажилтан Кей. Дэлхийг аврахад байлно. Яваад түүний нейролезийг арилга. Ард нь Фрэнк явах гэтэл. Дэлхийг аврах ажлыг би тэр хоёр даа
ахаар шийдсэн. Чи харин надад туслах хэрэгтэй байна. Туслах болсон нэгнийхээ шүдэнд нь анхаарал тавина шүү. Шүдэнд нь нөө Фрэнк шүдэ ярилцаалгасан чинь хөөрхи. KJ2 ой санамжийг нь сэргээх төхөөрөмжтөр ирж байна. Тэр үеэр Серлена хоёр толгойттой хамт төв байранд ороод ирчиж дэлхийд ирж байгаа харийнхны дөрөв зүйлж байгаа юм байна. Хүмүүсийн анхаарлыг сарниулж байгаад бүгдийг нь тэмтрүүлээрэ бариад авлаа. Энэ үеэр нь Фрэнк нуугдж амжнаа. Жей харин аюул тулгарсныг мэдээд аюулгүй гарцаар зугтаж амжлаа. Яг ус татж байгаа юм шиг л гараад явчихна. Ингээд машина дуудаад төв байрныхаа мэдээллийг харчлаа. Фрэнк нуугдсныг мэдээд холбоо тогтоож байна. Тэгсэн Кей. Би хувцас өмссөн чинь энэ гарч ирсэн юм. Тэгсэн Кейийн залуугийнх нь зураг байна. Манай хоёр ой санамжийг нь сэргээх төхөөрөмж уссан учраас өөр төхөөрөмж хайгаад Жипсгээд нууцаар зэвсэг зардаг харийн нөхөр дээр ирлээ. Жипс. Жей, миний ажил сайн явж байгаа шүү. Окей. Тэтгэврдээ гарч байгаагүй лөө. Чамд ой санамж сэргээх төхөөрөмж байгаа гэлөө. Байхгүй. Тэр бүтлгүүтэл Кей өгчихнэ. Тэгээд чи миний толгойг тастна. Харин Кей эргээд ирвэл тэр миний толгойг тастна. Толгойд нь буу тулгатал. За ойлголоо доо. Доор янз бүрээрээ байгаа. Нөгөө талд харин Серлена хэсэг эвгүй харийнханд та хэдийн хинэн төрүүлж Кейийг авчирна. Тэрэнд дэлхийг атгуулна. Жара чамтай уулзсандаа баяртай байна. Ингээд Кей хойноос эвгүй гаруудыг явуулчлаа. Тэгээд өөр нэг харийн нөхөртөө үлдлээ. Тэр үед харин Кейийн ой санамжийг сэргээх төхөөрөмжийг ажилуулж байна. Гар аргаар эвгүй төхөөрөмж байна шүү. Жей, чи энийг хэрэгжилж үзсэн юм уу? Үгүй яах вэ? Би Эрдэнэ шишиж шарч байсан. Ингээд төхөөрөмж ажилууллаа. Сүрхий ажиллаж байна. Тэгсэн хот тэр чигээрээ тоггүй болоод эргэж ирнэ. Төхөөрөмж бүр хүчтэй ажиллаж байгаад Кейийг шидчихлээ. Жей Жипс хоёр очоод хартал Жипсийн толгойг тас буудчлаа. Чи эргээд иржээ? Үгүй. Зүгээрээ толгой нь эргээд урагчхна. Кей ирлээ гэсэн үгүй байжээ. Уурлаад орхиод явчлаа. Жипс. Намайг үнэхээр уучлаарай. Намайг яахчгүй гэсэн бидтэй. Бид энэ олон жил биедээ тусалж дэмжиж ирсэн шүү дээ. Тэгсэн гэнэт нөгөө харийнхан чинь гаднаас эвдээд ороод ирлээ. Жей зугтаж амжлаа. Харин уучлах уугаадсэн Жипс. Тэр энд байгаа. Ингэж авна штт. Жей эргээд Жипсийн толгойг буудчлаа. Даанч харийнханд баригдчихна. Тэр оронд харин Кей гадагш гараад эргэн тойрноо ажиглаж байна. Тэгсэн бэтүү харийнхан байж байна шүү. Дээш хараад энэд алдаж байна. Энэ үеэр нь Жейийг ёстой алж өгч байна. Гинэт харийнхныг буудаад эхэллээ. Кей, би чамайг сургаж чадаагүй хэрэгөө. Ард чинь 3 нүдэд. Кей эргэж хараад малгайг наваад духан дээрх нүд рүү хатгаад дараагийнх нь ирэхэд сахалнаас нь дадаад дээшээ шидэгчлээ. Сүүлийнхийг нь өшөглөөд байсан. Яадагчгүй шүү. Тэгсэн сул тал нь эр үнд нь байж агаар түлээд өшгөлчлөө. Ингээд Кей эргээ ирэлтээ хийж байна. Чи их хэцүү байсан бололтой шүү. Би эргээд ирлээ. Би дайчгүй байсан. Эргээд бүгдийг санджээ. Зартагийн гэрэл гэж юу юм бэ? Юуч мэдэхгүй юм байна. Хөөрхи хамаг учрын тайлна гэсэн Кей маань сандаггүй. Харин яагаад манай дэлхий рүү ирээд байгаа юм бэ? Яагаад гэвэл хаанаас ч хайгаад олохгүй. Байгалийн чамаараа эрдэссэн ус манай дэлхийд л байдаг юм. Тэрийг уух гэж байхгүй юу? Дэлгүүрээс аваад уучхад яадаг байна. Vitafit компани тийм усыг чинь гэрийн доор дэлгүүрээс авч болохоор ойртуулсан шүү дээ. Яагаад гэвэл хайр гариг дээр тийм ус зардаг дэлгүүр байхгүй л байхгүй юу? Чи хүн болгоныг өөршгөө тайгын эрдэсийг амталж уух азтай гэж бодоо юу? Тэгвэл хайр гариг дээр болдог усны экспоро Pearl London тайга аваад очил л доо. Тэгээд хамаг шагналыг нь хамаад нэмээд тэнд зарвал цүм ийх юм биш үү? Бодотгол бодол. Гэхдээ эхлээд дэлхий дээрх ажилла дуусгаадах юм. Гарч ирснээ шууд машины жолооч яалахыг татж байна. Хей, чи юу хийгээд байгаа юм бэ? Би жолооддаг байсан шүү дээ. Чи хуучин твш ундаг байсан. Харин би энэ сайхан эдийг ундаг болсон юм. Кей ширүүн харсаар угаад машины түлхүүрийг авчлаа. Хуучин твш болох нь те. Нөгөө тал тарин Серлена Зэдийг байцааж байна. Удаан уулзсангүй шүү Зэд. Намайг санаж байгаад чинь талархаж байна. Доторх хүн нь хэнч байсан гэсэн. Би яаж юм сайхан бүсгүүчүүдийг мартах вэлээ дээ. 25 жил өнгөрчхөд байхад чи сайхан залуу хэврээ байв шүү. Харин чи нөгөө л өөдгөө амтай хэврээ байх шүү. Шинэ арьс нөмөрсөн л болохоос Серлена Зэдэд нэг утас өгөөд тэднийг дууд. Хэрв орой гихэд гэрэл дэлхийгээс явахгүй бол дэлбэр нь гэдгийг мэдж байгаа үсттэй. Би ялахгүй бол чи ч ялахгүй. За тэгэлгүй яах вэ? Ингээд хуурамч дуудлага хийгээд өгчлөө. Анхаарлын сарниулаад Зэд толгойг нь юмар зөгөөд нөгөө тал гараад агаар дээр тогтонгуудаа нүүрлүүн хээтэд өшгөллөө. Бас буужигнуулдаг нөхөр вэ шүү. Гэхдээ ямар ч нэмэр байсангүй. Серлена тэмтрүүлээрээ дэгээд унгачлаа. Тэгээд Фрэнки нуугдж байгааг олоод харчдаг. Тэр үед JK2 гэрэл дээр ирж байна. Дөнгөж ортол Кей шууд бултаад булцсан юм нь харин J дээр дүс. Лаура амхандаа л өөрийгөө хамгаалж байж. J, өчигдөр хүмүүсээ явуулж намайг хамгаалсанд чи ажилтнуудыг даалгавраас бусад цагаар ашиглаж болохгүй. Бас ойл санамжийг нь устгаагүй. Чи олон дүрм зөрж J. Яг энэ шалан дээр Бэний цогцс байсан. Тэм ч өндөр биш. Махлагдуу. Халдсан. Кей таньдаг болж таарах нэ. Тэгээд Бэний зураг руу очлоо. J Кейн энгрийн кармаг ухаад Кей нөгөө
зургийг гаргатал Бэний хажууд яг таарч байна. Зургийг нь харж байснаа. Заасан зургийг нь дагаад байна. Тэгсэн яг зургийн хажууд нэг түлхүүр үлгөтэй байж байна. Тэгээд яг Лаурагийн ой санамжийг устгах гэтэл Жэй өмөрөд байлуулчлаа. Ер нь жоохон талтай байгаад байна шүү. Тэгээд түүнийг аюулгүй байлгахын тулд ажлаасаа түр хөөгдсөн байгаа харийнхан дээр авэдэрлээ. Хэрэг гарвал энэ үгээр холбогдоорой. Ингээд орхиод гарах гэтэл Лаура түүнийг үнсчлээ. Гарч явахдаа чи гэрлийн тухай мэдээллээ өөрөө устгаад тэгснэ өөртөө бахан тэмдэг үлдээчихсэн байна. Ямар учиртай юм бэ? Дайснуудаа ялгахгүй юм аа. Кей энэ мэдээллийг өөрөөсөө хүртэл нуусан юм байна. Үүний дараа манай хоёр түлхүүрнийхээ дагуу шүүгэнд нэрээд нээтэл бүхлүүд нь жижигхэн хари хот байж байхын тэр. Тэд нар нь Кейийг хараад бүр агуу Кей гэд уулга алдаад байна шүү. Тэгээд хотынхноос би ямар нэг юм үлдээсэн үү? Хотынхон цаг тогтоогч тэгсэн бугуун цагаа үлдээчихсэн байна. Цагаа автал хотынхон ууралж байна шүү. Жэй харин оронд нь цагаа үлдээлээ. Тэгээд явах гэтэл араас нь сургаал сонс гэд хашгирч байна. Нэгэд тартал нэг бичиг байна. Дахиад нэг таних тэмдэг бололтой. Тэмдэгэ хөөж яваад DVD-ний газар тэрлээ. Худалдагчт нь энэ хуудас өвчнтэй юу? Надад тайлбарлаач. Энд чинь намайг төрхөөс өмнө байсан юм байна. Та нэг хуурцаг захиалчхад ирж аваагүй юм байна. Ой ньютон гэд нэг залууг дуудлаа. Тэгсэн газрын эзэн бололтой. Ямар хуурцаг юм болгаа хайсан чинь 27 дугаар анги Зартагийн гэрэл гэж байна шүү. Яалтчгүй хэрэгтэй газараа ирсэн юм байна. Нөгөө талд Сэрлена Жара гихчтэй ирж байна. Тэр муу Жэй намайг хууль бус 8 хийх гэж байхад барьчихсан юм. Чи надад шүн дундаас өмнө хурдхан шиг хүлэг хийгээд өг. Харин оронд нь юу авмаар байна? Надад зүгээр Жэйг аваад ир. Жара гихч нөхөр Жэйд ихүү сонцонтой бололтой. Тэр үеэр манай хоёр Ньютон гихчин гэрт нь ирж байна. Нөгөө Зартагийн гэрэл гэсэн хуурцгаа үзэх гэж байна. Тэгсэн энэ хуурцаг дээрх бичлэг нь кино эхлэхэд ярьж байсан түүх байж байна. Түүхийг өгүүлж байгаад Лаурана гүнж гих үед Кей түүний нэрийг хэлээд нүдэнд нь нулимс цэлэгнэн. Ингээд бодит түүхийг ярьж эхэллээ. Тэгэхэд яг үнэндээ шүн байсан юм. Бас бороо асгарч байсан. Яг үнэ эрэхтэй хар утаснууд хэнийхэн ч талд орохгүйгээд гэрлийг явуулсан юм байна. Тэр үед Сэрлена уурлаж Лаура гих Зартагийн гүнжийг алаад гэрлийн араас хөөсөн юм байна. Гэтэл тэд Сэрленаг хуурсан ба Кей гартаа нэгэн бугуйчийг аваад үлдсэн байна. Кей тэр гэрлийг дэлхий дээр үлдээгээд нуучхаж тэгээд явцгаалаа. Гарахтаа мэдээж тэнд байсан гэрчнэрийн ой санамжийг нь арчхуулна. Жэй Лаура руу залгаад гартаа байгаа бугуйчийг хардаа. Наадах чин гэрэлтэж байна уу? Тийм ээ. Гэрэлтэж байна. Гэхдээ өмнө нь ингэж байгаагүй юм байна. Жэй дараа нь Фрэнк руу залгаад системийг эдэхгүй болго. Бид өтнүүд рүү явж байна. Гэрлийг олсон. За мэдлээ. Тэгсэн Сэрлена айл хэдийн Фрэнкийг барьчихсан мэдээллийг нь сонсчлоо. Машин дотор Кей. Чи хайртай гэдгээ хэлсэн үү? Чамд тэр бүсгүй таалагддаг. Тийм учраас чи түүний ой санамжийг алдуулаагүй юм. Чи ч бас Лаура дурлаа үсттэй. Тийм ээ. Би алдаанаасаа болоод дэлхийг сүрүүлэнгээ алдсан. Чамаг ийм алдаа битгий гаргаасаа гэж хүсэж байна. Кей Зартагийн гүнжид хайртай байсан юм байна. Тэгээд Лаура иртэл аль хэдийн Сэрленаг аваад явчихсан юм байна. Өтнүүдийг дундуур нь хуваачжээ. Гэхдээ тэд нар зүгээр бололтой. Гарч явахдаа одоо тэдний арсыг нь хуулах цаг боллоо. Тэг хэд чин зэвсэг эрэхтэй. Бидэнд байгаа. Тэгээд нэг газар руу явлаа. Гэр бүлэрээ зургт үзэж үү айлд оронгуудаа. Сандрах хэрэггүй. Би урд нь энд амьдарч байсан юм. Зарим зүйлээ авах гэж ирлээ. Гэсэн чи бүхлүүд нь зэвсгийн агуулга байж байна. Зэвсгүүд авчаад гарахтаа ой санамжийг нь арччлаа. Жэй харин 28 минутын дараа дэлхий сүрч магадгүй. Тэгэхээр би бие ингээд төв байрандаа ирцгэлээ. Жэй харин үгийн зүрүүгүү барилга руу буучж байна шүү. Тэгсэн барилга нь асар их даралтан дунд байдаг юм байна. Тэднийг татаад оруулчлаа. Лифтэнд суугаад буух гэтэл аль хэдийн хамгаалалт бэлтжиж. Манай хэд бас бэлтгэлтэй байна. Таазан тогтож байна. Кей, би чамайг халахлаа. Бугуйч гэрэл рүү хөдлөн. Надад юу ч тохиолдсон. Урагшаа яваарай. Ойлголоо. Өтнүүдэ намайг халахлаарай. Окей. Аач байна. Кей халахлж байгаад Жэйг явууллаа. Дараа нь өтнүүдийг таазаар явуулаад өөрөө нөгөө хамгаалагчийг аргалаад лифтнээс үсрээд буудал Сэрлена бариад авлаа. Энэ хорон Жэй Лаура дээр хүрээд иртэл нөгөө Жара гараад ирхэн тэрэ. Жэй тэнд ганцхан хором хонгор минь. Титануудыг устгах чадвал шүү дээ. 2 минут юм байна. Жарач эвгүй гараа вечээ. Тэр үед Кейч бас хэцүү байдалд орцсон байна. Жэй цөхүүлж байгаад Жарагийн титанууд дээр гიშгээд яг Жара руу үсрэх гэсэн бүтлгүүдчлээ. Ганцаараа 4 эсрэг үзээд байна. Лаура түнд санаа зовоод Жэй би зүгээрээ өөрийгөө бод. Чи намайг харахгүй байна уу? Би ялж байна. Хөөе Жара би чамайг ийм царай муутай. Дээрээс нь ийм царай муутай царайгаа хувилсан хэрэгээр баривчилж байна. Гэд эхний нэг хөлбрийг нэртэлмаа. Нөгөөх нь хан мөргөө дэлб. Хоёр дахь нэрээ Жэйг чирээд нисчлээ. Хэцүү байдалд орчлоо гэтэл үгүй байжээ. Аргалаад унаад ирлээ. Жара гүйж очиод хамт нисч байтал өмнөх нь өрөөд ирлээ. Тэгээд тэр хоёрыг хооронд нь мөргөлдүүлээд дэлбэлчихэн. Лаурагийн хөлөг хөдлөхөд 30 секунд үлдсэн байна. Хөөхи тэгсэн Жэй баахан хоолойн донд орооцолдоод гарч чаддгүй. 10 секунд үлдлээ. Ингээд тоолоод 5 4 3 гэд яг дуусахтай зэрэгцээд Жэй зогсоочлоо.
Нөгөө талд Серлена чи яалагдлаа. Заартаа одоо сөнөх болно. Би чамд хамгийн сүүлийн боломжийг олгоё. Боожог мо ясгүй өтмөн. Чи надад яаж саат хийх юм? Би бишээ. Тэр гэсэн чин Жей Серленагийн ард нь ирдсэн байна. Жей нэслэг хоошлогдсон. Гэд буутчлаа. Тэр оронд өднүүд буруу товчоод араад тоггүй болгочлоо. Харин манай хэд машиндаа суугаад хөдөллөө. Серлена харин өхөөгөө амьд үлдсэн байна. Тэдний араас явж байна. Лаура энэ жижигхэн зүйлээс болоод ийм зүйл боллоо гэж үү? Заримдаа жижиг зүйлээс болоод том асуудал бий болдг юм. Наадах чинь гэрэл бишээ. Чеглүүлэгч. Бидэнд 11 минут л үлдлээ. Серлена харин ард нь тулаад ирдсэн байна. Кей машины улаан товчийг дарчлаа. Тэгсэн тэрэлтэд онгоц уулчлаа шүү. Тэгэд бүр өдөрлөх нь PlayStation-ы аналог гараад ирж байна. Кей жолоодож чаддаггүй. Лаура Жейн дээр унчлаа. Би чамд хэлэх зүйл байна. Одоо цаг нь бишээ. Төв байр руу холбогдтол харин Фрэнк болон өтнүүд найрлжчихсан байж байна шүү. Фрэнк, бид удирдлага алдсан. Төв компьютерийг дайсныг устгахад чеглүүл гэж хэлэхдээ зэрэгцээд сигнал нь байхгүй болчлоо. Тэгсэн Фрэнк болон өтнүүд тэднийг өгчлээг бодчлоо шүү. Фрэнк, Жей, чи хамгийн сайн нөхөр болон мөрдөгч байсан. Би чамайг дуурсах болно. Кей удирдах чадахгүй болохоор Жей жолоодлогыг гартаа авлаа. Зугтааж байснаа метроны түнэл рүү орчдөг. Селена хойноос нь буудаад байв шүү. Тэгсэн Жей өөрхөнд оруулж байсан юм байна. Нөгөө Жеф гэдэг өт нь эдчлээ. Тэгээд тэд цааш явж байгаад нэг байшингийн дээвэр дээр хүрээд ирнэ. Жей, цаг баг байна. Кей, гэрэл хаана байна? Энд байна. Ингээд Лаураараа зааж байна. Кей, чи бол заартай хүн. Би чамайг өдөө хүртэл хамгаалж ирлээ. Харин чи одоо дэлхийг хамгаалах цаг ирлээ. Гэсэн чинь нэг гэрлийн тусгал дээвэр дээр байсан чулууг хөлөг болгоод хувирчихдаг. Бас Жей шоконд орлоо. Хайр дурлал нь худлаа болчлоо доо. Өөрхий Лаураач өөрийгөө хэн гэдгийг ойлгоод хүлээн зөвшөөрөх шиг боллоо. Шудраг биш байна. Үргэлжил тийм байдаг юм аа. Бид бол бэдэл гэсэн үг. Заримдаа тэрийг мартаж орхидог. Тэндээс харин Жеф дээвэр хаглаад хүрээд ирлээ. Тэгсэн чинь Жеф биш, Серлена байсан юм байна. Серлена Лаураг барих гэтэл Жей урдуур нороод баригчлаа. Кей тэнд эрхэм гүнж минь та нэстэй тэр яахчгүй. Жей тэнд тэмтрүүлнүүдтэй үзэж өгч байна. Лаура нулимс туслуулаад зогсож байна. Кей түнд чи чигээ үзэсгэлэнтэй юм аа. Чи дэлхийг аврах хэрэгтэй. Лаура чийдэд хөлөг онгоцондоо суугаад хөдөлдөг. Кей Серленаг буудсаар угаад Жейг суллаа. Харин Серлена Лаурагийн хойноос явдаг. Тэгсэн манай хоёр машинаасаа томхон буу аваад Серленагийн хойноос буудаад устгагчлаа. Ингээд Лаура чөлөөтэй явдаг. Дахиад манай хоёр хэнийг ч мдээгүй байхад дэлхийг аварлаа. Тэгэхээр Лаура гүнжээ охин байжээ. Чи тэрнтэй төв байр оронгоороо эргэчихсэн байгаа. Хурдхан очих хэрэгтэй. Гэхдээ энэ хэргийг их олон хүн харлаа. Цэгцлэх зүйлс их байна. Өөнийг хараад сурч ав. Ингээд шилээ зүгээд нэг зүйлийн тохиргоо хийсэн чинь эрх чөлөөний хөшөөнөөс мартуулдаг нейролайз хийгчлээ. Ажилтан Кейж чадвартай юм аа. Дараа нь Жей хувцсал хөрөнд байж байтал Кей. Чи хайр дурлал дээрээ бүтлгүүцсэн. Доторхоо уудлахгүй юм уу? Гаднаас зээд нэмээд Фрэнк орж ирээд хайрын талаар зөвлөгөө өгч байна. Жейж залхаад хувцсалх шүүгээгээ нээтэл нөгөө жижигхэн хотын хүмүүсийг түүний шүүгэнд хийдсэн байна. Яагаад тэднийг миний шүүгэнд хийчихэвэ? Чамайг сэргээхийн тулд. Эднийг сулчхул яасан бэ? ертөнц ямар том гэдгийг мэддэг. Чи юуд сурахгүй маа? Жей тэгээд онгойлгож болохгүй гэсэн хаалтыг нээлээ. Тэгсэн маш том харийнхантай том газар байсан юм байна. Тэгсэн тэр хаалх нь гаднаасаа шүүгээний хаалга болж таарлаа. Бас л том ертөнц вэ шүү. Энэ түрээд кино маань дууслаа. Киночд байлаа.